хулгайчдын дунд бараг нэр төр жудаг гэж бараг л байхгүй юм шүү те. Хөө ямар үнэмшилтэй бодлоо ярьж байна те. Бүр улаан цагаандаа гарцсан эмхтэй юу. Гэтэл бас мундаг юм те. Одоо энэ залуучууд юу нөөрөлж байгаа шүү. Гэтэ энэ хулгайчнаас чи бараг цагдаагийн машин суухгүйгээр зүгээр баригдчихж байгаа юм шүү те. Та сая харсан уу? Гараа өгзгөрүүгөө хийчээд үнэртсэн үү? За guys, дараагийн бичлэгэндээ тавтамжрал. За энэ удаагийн дугаард та бүхэн юу бэлдсэн бэ гэхээр одоо илгээмж хулгайлж агаад баригдсан тэр бүтлгүү хулгайчдын part 2-ыг яг энэ цагт хүрэхээр бэлэн болсон байна. За мэдээж маш олон хүмүүс part 1 дээр одоо комент бичээд бас part 2-ыг хийгээч гэдэг үүднээс part 2-ыг бэлдэж байгаа. Тэгээ энэ part 2 дээр хэм бол бүр нэгээсээ бүр илүү амар сонин. Гэхдээ тэгээд бүр сүүл бүр одоо бүр хэлгч үргээр олцсонгоо. Маш тийм бүтлгүү хулгайчдыг яг одоо part 2 дээр үзэх болно. За тэгээд энэ дугаар та бүхэнд бас нэг сонирхолтой дугаар байх болов уу гэж бол найдаж байна. Тэгээд олон мэрэл шүү бичлэгэнд орё те. Та хэд мэмчлэг хийхээс өмнө лайк дараад сабо дарж дэмжиж битэн мартаарай. Хамтаа бичлэгэнд орцгоё. Энэ удаагийн спонсороор Daily Brand хамтран ажиллаж байна. Та хэд мань харж байгаачлан ингэж нэг уулзах байж чамайг хөрөх гэж ямар удаан хүлээвэ гэж шууд авангуул хайр мэдрээд эхэлж байгаа юм чинь. Тэгээд тодорхой задлах юм бол давхар нэг юм ууцтай байт юм бэлээ. Өмсөж үзэх юм бол гоё ингэж харагдах юм байлаа. Өмсгөцсөн аягүй тухтаа санагцсан. За тэгээд нэг ийм л гоё харагдаж байна да. Та хэд минь оройн цагаар найзуудаараа ил гал тойрч суух ч юм уу эсвэл бороотой өдөр балкон дээр гоё ном унших, кофе уух гэх мэтчлэн. Иймэрхүү гоё тусгай өдөр бол өмсөх юм бол аягүй тохиромжтой санагдсан. Та хэд минь дээлиг авах гэсэн юм бол daily.com гэдэг сайтаар орж захиалаарай. Өнөөдөр промо кодон дээр нь Tempka гэж томорч юм бол 15% хүндрэлтэй өнөр яг одоо байгаа шүү. Купон код минь хязгаартай учраас та хэд минь амжиж захиалаарай. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хэвтүүлээ Daily-тэй хамт. За тэгэхээр нэгдэх баримт Пенсильвани мужид нэгэн одоо айлын үүдэнд нэг илгээмж хүрэгдэх үед хоёр хулгайч одоо зэрэг одоо ирээд тэр илгээмжийг одоо булаацал зодолцсон байвал яах вэ? Fight. Тад минь имжлэг харж байна уу? Бараг хулгайчдын дунд бараг нэр төр жудаг гэж бараг л байхгүй юм шүү те. За тэгэхээр дараагийн баримт нэгэн хулгайч одоо айлын илгээмжийг хулгайлах гэж одоо оролдож одоо хүссэн боловч машин дааж хүссэнгүй. Nah, the car clearly had other plans. Бас азгүй гэхэд бас арай азгүй юу? Эд материал хүртэл одоо түүнийг нь хоригилж штэ. Галзуугаалж. За тэгэхээр дараагийн баримт одоо харин хэдүүлээ одоо гэмт хэрэгтэн болох уу үгүй юу гэдэг шийдэж ядаж байгаа нэг хүний талаар хамтаа үзцгээе. I'm with UPS. I'm with UPS. I was gonna go with your neighbors. We go around every place and make sure that you're not home. We'll pick your neighbors or whatever. I'm an auditor for UPS. Swear to God, even if it's look it up. Michael Hansen. Хөө ямар үнэмшилтэй бодлоо ярьж байна те. Дааж одоо энэ хүний ярьж байгаа шиг биш л те. Хамгийн амар бурхан үршиг үнэхээр үнэн гэж хэлээд байгаа шүү дээ те. За тэгэхээр дараагийн баримт. За дараагийн одоо хүн нь болохоор бүр хулгай хийчихэд нөхцөл байдлыг бүрэн гартаа авсан байвал яах вэ? Hey, on the real, is that even your shit? No, it ain't yours. You just pulled that off of my neighbor's yard, though. No, you fucking you just stole that from somebody's because you can't work. Nah, those are my neighbors. I know exactly. Yeah, I'm gonna call the cops and follow your. No, I got you. Бүр улаан цагаандаа гарцсан эмхтэй юу? Та нар тийг санагдаж байна уу? За тэгэхээр дараагийн баримт сургуулаа тараад одоо хэсэг хүүхдүүд одоо нэгнийхээ гэрт одоо видео тоглоом байжсэн чинь цонхоороо хартал нэгэн хулгайч одоо хулгай хийгээ зогтож байгааг бол тэрэд харсан юм байна. Тэр хүүхдүүд болохоор цонхоороо харчаад араас нь тэр хулгайчийг хөөж гүйцээд тэгээ илгээмжтэй нь хамт одоо тэр хулгайчийг тухайн одоо хулгай хийсэн айлд аваачиж өгөөд тэр хулгайчаар бол уучлалт гуйлгуулсан юм байна. Энэ хүүхдүүд үнэхээр шудраг хэсэг авчирж байгаа үеийнхэн байна да гэж бол ярилцсан юм байна. Гэтэл бас мундаг юм те. Одоо энэ залуучууд юу нөөрөлж байгаа шүү. За тэгэхээр дараагийн баримт зөвхөн залуучууд одоо энэ гэмт хэрэгтний барай зогсохгүйгээр бас зарим охтууд хүртэл бас барьж исэн тохиолдол байдаг юм байна. За тэгэхээр Connect Code-ийн болохоор 3 өрөөний хамтрагч одоо охин нэгэн одоо хулгайч одоо илгээмжийг аваад зогтож байгааг бол харсан юм байна. Excuse me! You're a scumbag! That's my package! I swear to God, if that's my Halloween costume, I'm gonna Тэр зүгээр нэг суугаад өнгөрөхөө орн машинаа асаагаад араас нь бол хөөсөн.
Тэр хулгайч болохоор тэдгээр охтуудын одоо Halloween баярын өмсгөлийн хувцсуудыг бол хулгайлчихсан байсныг охтууд бол мэддэг байсан байна. Яа гэхдээ энэ хулгай хийсэн хүн эдгээр одоо Halloween баярын өмсгөлийг хулгайлаад хичнээн баярлж исэн бол. За тэгэхээр дараагийн баримт. За 100 сарын баяраар одоо нэгэн хулгайч одоо яг Гринч шиг бол хулгай хийсэн байна. 2021 оны одоо Жоржиа мужийн Афин хотын цагдаа нар болохоор илгээмж хулгайлж байгаа одоо хэрэг маш их одоо гарсан учраас тухайн бүсийн одоо хяналтын камерт бичигдсэн одоо нэгэн сэжигтэй эрийг бол хараад энэ оюутан залуутай бол таарсан байна. And can I ask what you're doing today? I'm driving home. I just got back from work. Okay. Driving home? Yes. Where do you stay at? And you said you're getting off work. Where's work at? So what are you doing over here then? I'm driving through. I got to meet a friend right at 5 Points. And then I usually drop off stuff. We're doing a secret Santa kind of deal, so I got to go get Condor chocolate. Why don't you stop back there? Back here? Yeah. Because there was somebody pulling up in front of me, and I was trying to make sure that I wasn't like getting in anybody's way. Nobody was pulling up in front of you? Yeah. Okay, sounds good. Go ahead and put your hands behind your back real quick. Okay. The best way to do it is if you pray. Yep, there you go. Stuff for just one porch. За одоо энэ хулгайчиг бол амархан одоо эндээс мултрахгүй гэдгийг нь бол сануулж өгөх цаг нь болсон байх тий. За тэгэхээр дараагийн баримт маш одоо хулгай хийгээгүй юм шиг 50 хулгай яаж байгаа хүний талаар хамтан мэдсгэх үү. Энэ хулгайчны лургаар цаасан уут барьчихсан зүгээр юу ч болоогүй юм шиг бол хулгай хийсэн юм байна. Тэр болохоор гим зэмгүй юм шиг очоод одоо илгээмжийг уул уутандаа хийгээд аятайхан алхаад бол явчихсан юм байна. Гэвч энэ бүхэн болохоор түүнд одоо том алдаа болсон. Тэг хэсэг одоо машинтай хөөцөлсөний дараа яасан бэ гэхээр тэр хүн цагдаа нарт баригдаад тэгээд явсан юм байна. Гэтэ энэ одоо хулгайчийг барьсан хөрш алиг хүн болохоор марафоны шагнал өгсөн юм шүү дээ. Бараг л Усэн болчгол бүүж штэ. За тэгэхээр дараагийн баримт нэгэн хүн болохоор одоо айл өвөдөнд байгаа том хайрцаг зүйлийг харчаад тэгээ маш том төлөвлөгөө боловсруулчаа буцаад хулгай хийх гэж ирсэн юм байна. Hey, don't you dare take that. I got you on camera. Яа гэхдээ хяналтын камерт баригдчихлаа штэ. Гэтэ энэ хүн болохоор яаж юм бүтлэхүү үйллийнхаа дараа шүн 50 нойр авч чадсан болоо. Баг боломжгүй үстэй. За тэгэхээр дараагийн баримт. За энэ хоёр хулгайч нь болохоор одоо орон сууц болон одоо гаражнд байгаа машин бол хулгайлдаг хулгайчд байгаа. Гэтэ тэр төлөвлөгөө нь одоо амжилтгүй болонглоо яасан бэ гэхээр одоо загтал хийдэг одоо илгээмж хэсгийг болохоор хулгайлах гэж оролцсон юм байна. Гэтэ тэдний хамгийн том гаргасан алдаа нь юу байсан гэж тэдний хажуугийн байранд болохоор цагдаагийн хилс байсныг бол тэд огтхон ч анзааргүй байсан юм байна. Гэтэ энэ хулгайчнаас чи бараг цагдаагийн машин суухгүйгээр зүгээр баригдчихж байгаа юм шүү дээ. Галцоо. За тэгэхээр дараагийн одоо бүтлэхүү хулгайчдын талаар үзцгээе. Одоогийн Австралийн Перт хотод болохоор нэгэн үйл явдал гарч ирсэн байна. Яасан бэ гэхээр нэгэн одоо гэрээ эзэн одоо хулгайд одоо өөрийгөө бараг алдчихгуутлаа. Дараагийн 7 хоногоос нь маш одоо уран сэтгэмж бол гаргасан байна. Тэрээр яасан бэ гэхээр хайрцан дотроо одоо дүүрэн одоо тооцох хийгээд тухайн хулгайчиг бол утсан юм байна. Тэгэж яасан бэ гэхээр энэ боломжийг ашиглах гэсэн нэгэн тэнэг хүний үйлдэл бол тухайн үед илэрсэн. Цагдаа нар яасан бэ гэхээр тухайн бичлэгийг хянаж үзээд тэгээд олон нийтийн сүлжээнд бол байршуулсан юм байна. Энэ хүн тэгвэл бараг баригдах нь цаг хугацааны л асуудал байсан юм шүү. За тэгэхээр дараагийн баримт FedEx одоо хүргэлтийн компани ажилчид болохоор цалингийн нэмж бүр тгээ зогсохгүй зүйц цуг бол зааж өгөх хэрэгтэй юм байна. Яг л үхээр тэдгээр залуус бол үнэхээр гайхалтай хүмүүсүүд юм байна. That's me. Stop fucking. Энэ залууд гэхдээ жоохон тулааны уулыг заагаад авч бараг алах юм шүү те. I'm so sorry about that. It's all good. It's going all the time. Oh my goodness. Did you? Yeah, thank you. За тэгэхээр дараагийн баримт 2019 онд болохоор Калифорни мужийн Лонг Бич хотод болохоор Широ гэх нэртэй нэгэн эмэгтэй шуудангийн хайрцгийг ухаж байгаа. Нэгэн хүнийг болохоор Ring гэдэг аппликейшнээр дамжуулан барьж илрүүлсэн байна. Тэрээр яасан бэхээр зөвхөн дугтуугаа биш бүр дугтуун дээрх тамгаа хүртэл одоо бүрэн бүтэн эргүүлэн авч чадсан байна. Тэгэхээр бараг шуудан хулгайлагчтай бол энэ эмэгтэй бол ганцаар тэмцдэг цорын ганц хүн юм шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт энэ хүн нь болохоор шуудангийн хайрцгийг ухаж байгаа одоо Karen гэх хүнийг бол барьсан байна. You know, there's been a lot of comings and goings of UPS trucks in this neighborhood. What about that? A lot of packages coming to this house particular. Well, something's going on in there. Something's going on in there. It's Amazon. I'm taking the package. It's my Amazon wish list. I'm taking the package. No, you're not taking my package. That's my stuff. Excuse me. Excuse me. Excuse me.
Oh my god! You killed me! Яа тэгэхээр энэ хүн бараг л Оскарын шагнал авах хэмжээний хүн юм шүү те. За тэгэхээр дараагийн баримт. За нэгэн хулгайч болохоор цагдаагийн эд хэрэгслийг хулгайлах гэж оролцсон юм байна. Гэхдээ түүнд одоо юу тохиолсныг хамтаа мэдцгээе. Түүний харьсанд болохоор тисэж дэлбэрдэг бол зүйл байсан юм байна. Азар болохоор тухайн хүн болохоор битэж гэмтээгүй. Гэхдээ маш нэг ичвэртэй байдал бол орсон юм байна. Та сая харсан уу? Гараа өгзгөрүүгээ хийчээд үнэртсэн үү? I wasn't trying. Damn. Yeah, they on the way. I went out now. I wasn't trying to steal no package, bro. Hey. What's in there? Гэтэ энэ хулгайч царайгаа нууж болгоцсондээ камер бол HD-гээр битсэн шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт 2022 онд болохоор Атлантагийн цагдаагийн газар болохоор илгээмж хулгайлж байгаа нэгэн хүнийг эвтэйхэн баримчилж буй бичлэг бол камертаа тусгасан юм байна. Who you work for? Sprint? Huh? Sprint? For Sprint? 911 болохоор 9 дуудлагын дагуу болохоор хоёр эрэгтэй одоо илгээмж хулгайлаад Tesla гэх машинд бол хийгээд хулгай хийж байгаа тухай ол мэдээлэл ирсэн юм байна. T-Mobile? Where you from? Cleveland. Huh? Cleveland. Cleveland? Where you from? South Georgia. Oh, I thought you were going to say you from Ohio or something. Nah. Hey, do me a favor. Holler at me back here, man. What you say? Hey, I'm training somebody, so I'm gonna show him how to do it. I gotta show him how to. Гэтэ энэ залуус болохоор зүгээр мансуурсан юм шиг харагдах юм те. Шууд шоронлоо явахгүй ч одоо юу амар тайван байд. Бүр эвлэрсэн юм шүү. За тэгэхээр дараагийн баримт нэгэн хүн болохоор одоо айлын үүдэнд байгаа илгээмжийг хулгайлаад шуурхаа зүхтахыг бол хүссэн боловч карма шигсээ адилхан шуурхаа одоо үйлдэл хийсэн юм байна. Гэтэ ямар азар манай Монголд одоо илгээмжийг үүдэнт нь тавиад явчихдаг юм те. За тэгэхээр дараагийн баримт нэгэн хүн болохоор өөрийгөө маш одоо нууцлаг байна гэж бодсон боловч түүнийг болохоор камер битж байгаа бол тэр хэдэл мэддэг байсан юм байна. Camera recording. I was just joking. Hello, hi. Are y'all home? Oh man? Okay. Bye. Энэ их зүгээр одоо ингэ тоглож байгаа юм бах та. Яг манай үед байдаг гэсэн л та. Одоо болохоор тийм хүмүүс бол бараг байхгүй зү. За тэгэхээр дараагийн баримт Колорадо мужийн одоо нэгэн оршин суугч болох Рена Абита болохоор гүйлтэй одоо сургуульд хийхэр шийдсэн байна. Яасан бэ гэхээр одоо түүний илгээмжийг аваад цогтж байгаа тэр одоо хулгайчийг бол явган одоо хөөсөн юм байна. I got you on camera, bitch. Give me the thing now. I'm taping you. Yes, you did. I saw you. Yes, I did. Get your back here right now. Ингэхдээ хулгайчийн тактик нь өртөө зүгээр шогсож гүнгээ түүний хэрэг одоо үл томсрол байсан байх та. Цагаандаа гарсан дарай цагаандаа гарцсан уу юу? Stop. Right now. Give it. You with the wrong person. За тэгэхээр дараагийн баримт. За нэгэн одоо залуу өөрийнх нь илгээмж алга болоод байгаа учраас одоо нэгэн өрхийг бол хулгайч зориулж бол бэлдсэн юм байна. За түүний одоо энэ ухаалаг энэ арга нь бол ажиллах нь үгүй юу хамтаа харцгаая те. Түүний одоо мууцсан суун өрх нь болохоор ажиллана л юм байна те. Гэхдээ амар муухан нэрцсэн баха. За тэгэхээр дараагийн бүтлгүй хулгайч. За энэ хулгайч нь болохоор би юу ч аваагүй гэх одоо хулгайч юм байна. Гэтэ камер харчаад явахгүй байна гэхээр өөрийгөө бүр с ิจ гтэй харагдуулахгүй тал дээр бол мэрэгжлийн юм байна те. За тэгэхээр дараагийн баримт. За энэ дээр гарч байгаа одоо жолооч болохоор бүр медаль авах хэмжээний бол жолооч юм байна.
За тэгэхээр дараагийн баримт. За энэ болохоор одоо интернет сүлжээнд нэлээд тархаад байгаа зураг байгаа. Энэ зураг нь болохоор одоо илгээмж хулгайлж байгаа хүн лөө буу тулгсан зураг байгаа. Та хэд мань энэ зураг үнэхээр бодит зураг уу эсвэл AI юм уу Photoshop-оор хийсэн гэж бодож байна уу? Та хэд мань комменттэй бичүүлтэйгээрэй. Тэг хамтаа олж мэдцгээе. Та хэд мань комментэнд хариулсан байх. Гэхдээ жинхэнэ буу гаргаж ирсэн хүний талаар үзсгэх үү? Энэ жишээ болохоор одоо ямар ч хүнийг хулгай хийж болохгүй гэдгийг бас сэрэмжилсэн бодит жишээ байх болов гэж бодож байна. Yeah, I saw you when you got out the you trapped. Гэтэ хамт явсан жолооч нь болохоор чи ганцаараа үлдлээдээ гэд хэлээд зогтцдаг те. Гэтэ хамаагүй айлын юм зөвшөөрлөг хүрч болохгүй шүү. Магадгүй гэрээ эзэн буутаач гэж магадгүй. Манай монголчууд ч бас левүү штэ. За тэгээд энд хүрээд дугаар минь өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайка дараа сабодаж тэмцээ бити мартаарай. Тэгээд дараагийн дугаар дээр ямар төрлийн контент үзэх хүсэж байна бас комменттэй бичүүлдэгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye guys. Bye bye. Bye bye guys. Баяртай залуу минь. Энэ удаагийн спонсороор Daily Brand хамтран ажиллаж байна. Та хэд мань харж байгаачлан ингэж нэг уулзах байжээ, чамайг тэрэх гэж ямар удаа хүлээвэ гэж шууд авангуул хайр мэдрээд эхэлж байгаа юм чинь. Дээд доторхон задлах юм бол давхар нэг юм ууцтай байт юм бэлээ. Өмсөж үзэх юм бол гоё ингэж харагдах юм бэлээ. Өмсгөцсөн айгу тухтаа санагцсан. За тэгээд нэг ийм л гоё харагдаж байна да. Та хэд мань оройн цагаар найзуудаараа ил гаалт хойр суух ч юм уу эсвэл бороотой өдөр балкон дээр гоё ном унших, кофе уух гэх мэтчлэн. Иймэрхүү гоё тусгай өдөр бол өмсөх юм бол айгүй тохиромжтой санагдсан. Та хэд мань дээлиг авах хүсэх юм бол daily.com гэдэг сайтаар орж захиалаарай. Өнөөдөр промо кодон дээр нь 10k гэж томорч юм бол 15% хүндрэлтэй өнөр яг одоо байгаа шүү. Купон код маань хязгаартай учраас та хэд мань амжиж захиалаарай. За тэгээд өнөөдрийн бичлэгээр хэвлээ Daily-тэй хамт.